За энэ бол Яарамгийн дэнж. Ердөө 100 гатгэн метрийн цаана бах буян тухайгийн дэнж спорт цогцолоор харагдахгүй битүү утаанд живжээ. Утааг арилгах нэрийдлэр 140 тэрбумыг зарлагдсан хэдий ч утаа байсаар л байна. Утааны уршгаар хорт хавдар оодорч жилдээ 3,000 хүн хадраар хүж байна гэсэн тоо гарч байгаа хэдий ч тоохонгүй болтлоо үгэл агцалтай эвлэрсэн байна. Тэр 140 тэрбум төгрөг хаашаа орсон бол утаагүй 100 гэсэн 2 хүүхдээ онгоо болоод л дуусах шиг. Баахан чи бонсон дойрчдод одоо хотын захын хаусаасаа утаатай Улаанбаатарыг харж инээсэн шигээ сууж байгаа. Харин энэ бол Төв аймаг явах замд байдаг шалган нэвтрүүлэх постын дэрэгдээс хийсэн бичлэг. Утаан дунд живсэн Улаанбаатар хот маань харагдахгүй тэр бүхэл утаа саагуулж байдаг цахилгаан станцуудын яндан утаан харагдахгүй байгаа нэ. Энэ ч л өнөө аз жаргалтай Улаанбаатар маань шүү дээ. Олон нийтийн сүлжээгээр нэг юм онигоо яваад байна. Та аз жаргалтай байна уу гэсэн санал асуулгад нийслэлчүүдийн 99% тийм гэж хариулаад цурхиртал уйлсан байна гэжээ. Нэрэ бас нэг онигоо байгаа юм байна. Мартчих. Хотын захиргааны шинэ жилийн цэнгүүнд дуулахаар болчихлоо. За, тэр юунд нуурсан? Харин гоё юм шүү. Сотдсон шүү дээ.